Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. 365 өдөр гайхамшигтай хамт подкастын маань 116 дахь дугаар эхлэхэд бэлэн боллоо. Та бүхний итгэлтэй хамт Панда байна. The great man does The great man does not think beforehand of his word that they may be sincere, nor of his actions that they may be resolute. He simply speaks and does what is right. Mencius. За тэгэхээр өнөөдрийн маань персептик хэлсэн хүний талаар хэдүүлэнгийнх нь өмнөх дугааруудад гарч байсан. Ямар ч гарч ирсэн санагдаад байгаа Mencius гээд тэгээ харин сая үдсэн чинь нөгөө нэг би күнз илүү гэж бодоод байсан чинь нөгөө Confucius гээд нөгөө күнзтэй күнзээ одоо нөгөө нэг латин нэртэй одоо нөгөө нэлээд тийм ойролцоолохоор андуурсан байлээ. Гэтэ Mencius буюу Menzi багш гэдэг нь болохоор күнзийн дараагаар амьдарч байсан. Манай эртний өмнөх 372-оос 289 онд буюу байлдааны тулсууд юу үед амьдарч байсан. Ер нь бол күнзийн сурталыг залхамжлан хөгжүүлэгч одоо нөгөө Хятадын түүхэнд бол нөгөө 2 дугаар гигэн, 1-р гигэн күнз, тэгээ 2 дугаар гигэн нь мен багш мэн гэдэг. Тэгээд түүний үзэл сурталын хувьд болохоор хүн байгаль төрлөхөөсөө сайн гих үзлийг ард түмэндээ хайрлах одоо тийм ухааныг ингээд юу гэдэг бусдад ингээд тийм тарах дэлгэрүүлэх тийм юутай зорилготой байсан. За тийм философч хүн байна. За тэгэхээр агва хүн гэдэг нь өөрийнхөө хэлэх үгийг энэ үнэхээр үнэн үү гэж бодохгүйгээр мөн өөрийнхөө хийх үйлдэлийг энэ үнэхээр шийдэмгий байна уу гэж бодлохгүйгээр зүгээр л зөв гэсэн зүйлийг хийж ярьдаг. За тэгэхээр нөгөө нэг юу гэмдэ одоо нөгөө нэг хүн гэдэг тодорхойлолт тийм одоо дахиад нэг жоохон дэлгэрүүлээд агва хүн гэж ямар хүн юм бэ гэдгийг хэлэлээ л да. Одоо нөгөө нэг яг хүн болгон яг хүн шиг бол байж чадна. Гэтэ хүн болгон агва яг энэ үгийг хэлэхээр нэг тийм жоохон эвгүй сонсогдоод идэв юм. Агва нэгэн байж чадах уу гэдг нь бас өөр асуудалтай. Яг ингээд бодохоор бас нөгөөдөөгөр бид нар өдөр тутамдаа ингээд зөв зүйлийг хийж ийнүгүй байна уу гэдгийг бас ингээд нэг тийм нэлээд бас ингээ болгоомжилж те. Гэтэл болгоомжилж ингэж өөрөөсөө хэлэх үг, хийх үйлдэлд бас их анхаарч явдаг. Гэтэл цагаат болохоор яг үнэндээ одоо яг чиний ингээ хийж байгаа үйлдэл, чиний ингээ гаргаж байгаа ингээд чиний амнаас ингээ гарч байгаа үг зэргийг зөв байна гэдгийг юугаар ингээ батлах вүлээ гэд бодохоор бас нэг тийм жоохон юутай одоо юу гэдэг өрөөсгөл гэдэг юм уу. Ягаад ч юм уу хүн чинь нөгөө нэг зөв буруу гэдэг ойлголт чинь нэг тийм юу гэдэг нэг тийм тогтсон ойлголт гэж ерөөсөө байдаггүй. Одоо нөгөө юмыг нөгөө хүн олон талаас нь харахаар янз бүрээр ингэж нөгөө нэг хардаг шиг яг ижилхэн зүйлийг хоёр талаас нь эсрэг талаас нь харахад тэр хоёр хүн шал хоёр өөр зүйл болгож харна. Яг л тэр шиг ингээд зөв болон буруу гэдэг үйл одоо тийм юу бас ойлголт амар тийм хэцүү ойлголт юм шиг санагддаг юм аа миний хувьд. Тэгээд миний хувьд бол өөртөө бол юу гэдэг вэ гэхээр миний яг ингээ өдөр тутамд хийж байгаа ямар нэгэн үйлдэл хэрэг ингээд үйлдэл болон ямар нэгэн үгс маань намайг ингээд цааш нь хөгжөхөд, дэвжихэд
үнэхээр тусалж явах юм бол би тэрийг бол зөв үйлдэл, зөв үг хэлж байна гэж өөртөө итгэдэг. За тэгээд өнөөдрийнхөө дугаарыг энэ хүргээд өндөрлөе. Та бүхэн комент хэсэгт өөрсдийнхөө зөв гэж бодсон үйлдэл, үг яг ямар утгатай юм бэ гэдгээ бас комент хэсэгт чөлөөтэй бичиж үлдээгээрэй. За тэгээд энэ хүртэл хамт байсан та бүхэндээ баярлалаа. Баяр таа. 365 хоногийн турш чамтай хамт байх чиний итгэл таанд Панда.